Иргэн баян бол улс баян гэдэг. Гэхдээ яг үүндээ одоохондоо баян маян байх бол үнэхээр дүүрсэн асуудал юм. Яагаад гэвэл Монгол хүний одоо хамгийн анхдагч ерөн хүний хамгийн анхдагч хэрэгцээ болсон хоол, агаар, ус, тийм ээ байр орон гэд ийм зүйлүүд одоо амьдрах таатай орчнууд нь бүрэн хангагдаагүй энэ цагт юу баяжих тухай асуудал одоо байна л та. Тэгэхээр манай Монгол улсад одоо наад зах нь энэ хүний анхдагч хэрэгцээ болсон байр орон сууцаар хангагдсан иргэдийн тоо хэд байгаа юм бэ? Нийт иргэдийн хэдэн хувь нь байр орон сууцаар хангагдчихсан дараагийн баяжих хүсэл рүүгээ ингэ явж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндмөр байгаа. Тэгээ энэ тал дээр бид нэр төр засгийн бодлого оновчтой хэрэгжиж чиглэж чадж байгаа юу гэдэг асуултуудад иргэдийн өдөр болгон амандаа ярьж байгаа өдөр болгон өдрийн бодол шөнийн зүйд болсон энэ байр оронтой болох байр орон сууцтай болох энэ хүсэл мөрөөдөл үнэхээр бас их эмзэг асуудал байгаа. Тэр манай Монголын залуучууд иргэдийн асуудал за ялангуяа шинэ залуу гэр бүлүүдийн хувьд бол энэ одоо Монгол улстай тийм ээ хамтын сайхан амьдралыг эхлүүлээд хамтын сайхан амьдралыг босгоод байр орон сууцаар хангагдаад ингээд явах тийм боломж хэрхэн хангагдсан байгаа. Тэгээ одоо бүх хүмүүсийн ярьж байгаа юм нь байрны түрээс маш өндөр болцсон. Тэгээд иргэд одоо ингээ өөрсдийн гэсэн орох оронтой болох боломжгүй байна. Хөдөлмөр нь үнэлэгдэхгүй байна. Тийм учраас гадаадад гарч байрны мөнгө хийх хүсэлтэй залуусын цуваа маш их болчиход иж байна. Тэгэхээр нэг зүйл ерөнхий сайдаас асуумаар байгаа юм. За энэ үндэсний баялагын сангийн тухай хууль 2024 оны 4 сараас хэрэгжиж эхлээд батлагдаад одоо мөрдөгдөж байгаа. Тэгээ энэ дээр бас нэг үнэхээр нэг талархууштай зүйл байна. Бараг бүхэл сан энэ юмнууд нь хоосорцсон, дампуурсан, хулгайд идэвхжсэн байдаг Монгол улсад энэ үндэсний баялагын санд ингээд өнөөдрийг хүртэл энэ зөвхөн ирээдүйн өв сан гэхэд 4.7 их 80 төгрөгтэй хэмжих хэмжээний хоримтлал үүссэн байгаа нь үнэхээр бахархалтай. Гэхдээ нэг зүйлийг гайхаад байна. Бид нар одоо ингээд дотооддоо наад зах нь Монгол хүн бүр бараг худалчуунд ялангуяа залуу гэр бүлүүд бүгдээрээ энэ ипотекийн зээлийн 6%-ыг авах юмсан ингээд мөрөөдөөд ар өврийн хайгаад ингээд явж байгаа энэ цаг үед Монгол улс өөрөө энэ мөнгөө гадаадын банкнд ингээд 4.4%, 3% орчим мөнгөөр ингээд одоо байршуулад хүлээдэг гэх нь яг ямар учиртай вэ? Эхлээд Монгол улстай байгаа асуудлаа шийдэхийн тулд өөрсдийнхөө энэ боломжийн энэ мөнгийг энэ одоо асуудлаа шийдэхэд зарцуулах хэрэгтэй юм шүү. Гэтэл бид нар ингээ гадаадаас зээл тусламж бүтээн байгуулалтын ингээл өндөр хүүтэй зээл юм ингээл мөнгө төгрөг ингээл хайгаал яваад идэг. Өөрсөндөө байгаа боломжийг ингэж гадаадад ингэж тарамдаж За ерөнхий сайд Сандарч нар дарга микрофоныг өгье. За эрхэм гишүүдийн өдрийн амгалан айлтгын Нора гишүүний асуултанд хариулъя. Нора гишүүнд хамгийн чухал асуудал хөндлөө. Өнөөдөр Улаанбаатарын агаарын бохирдол, хөрсний бохирдол ямар хэмжээнд байгаа хүн болон гэж байгаа. Ийм учраас манай засгийн газраас орон сууцчлуулалтын банк байгуулах санаачлал гаргаад манай Бямцэг цайдар ахлуулсан ажлын хэсэг манай Батамгалан сайд 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж яг энэ чиглэлээр ажиллаж байна. Үндсэндээ 260 гаруй мянган иргэд гэр оролд амьдарч байгаа 21-р зуунд парта байшинд амьдрахгүй, паалантай жорлонд бийсэхгүй хөрсний бохирдол ямар түвшинд хүрсэн. Ийм учраас энэ орон сууцчлалтын банкны зорилго бол энэ орон сууцчлалтын хөтөлбөр бол Батамгалан сайдын санаачлага ярьж байгаа бол барилгын салбараа дэмжих нэг талаасаа нийлүүлэлтийг нэмжих, хямд өртөгтэй орон сууц барьж нийлүүлэх, нөгөө талдаа ипотекийн зээлээр дэмжих юм хүлэмжийн хийг ялгаруулах карбон кредитийн зээл ийм зохиц хөтөлбөр боловсруулаад дуусч байгаа удахгүй улсын хурлд өргөн мэдүүлнэ. Манай Батамгалан сайд дэлгэнгүй хариулна орон сууцчлалтын хөтөлбөрийг бас давхар боловсруулж байгаа, орон сууцчлалтын хуулийг боловсруулж байгаа. Яг таны хэлж байгаа чухал асуудал байна. Ийм учраас улсын хурлын гишүүдээс бас хүсэж байгаа. 2015 онд Норвегийн дуршлагаар шууд хуулбарлаад ирээдүйн сангийн хуулийг хийзээ. Тэр бол одоогийн асуудлаа үндсэндээ шийдвэрлэсэн улсаа. Гэтэл тэрүүгээр бол гадаадад одоо үр дүнтэй хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулна гэж заасан. Одоо нэг 3 орчим хувьтай 1.2 тэрбум доллар хадгалуулж байна. Энэ жилийн төсөөрөд ирээдүйн сангийн хуулиар 2 тэрбум гаруй доллар хүрч
бас энэ хэмжээний буюу бараг 7 их найд төгрөг 5.1 их найд төгрөг бол ирээдүйн самт хоригдлогдно. Энэ маань 3% хүдэ хадгалагдаад байгаа мөртлөө манай хөгжлийн банк, манай засгийн газар маань 10 орчим хүдэ мөнгө гаднаас зээлээд идэг. 3% хүдэ мөнгө гадаа хадгалуулчаад хөгжлийн банк 9.5% гадаадаас зээл аваад идэг. Нийслэл орон сууцчлах гээд 8 орчим хүдэ бонд гаргаад $500 сая бонд гаргаад сэлбэдэд төвийг санхүүжүүлээд идэг. Энэ хүүгийн зөрүү 5% нэхэд хүүгийн зөрүү нэхэд 300 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа. Ийм учраас орон сууцчлалтын банк бол орон сууцчлалтын зээл, ипотекийн зээл бол арилжааны банкуудын ашиг 53% бүрдүүлдэг өгөөд эргэн тэлэлт нь 99.5% байдаг хамгийн найдвартай зээл. Нөгөө талаас орон сууцныхаа үн нөртгөр өсчөөд хүүгээрээ өсчөөд. Ийм учраас энэ $1.2 тэрбум цаашдаа энэ 6 их найдыг бид энэ орон сууцчлалтын хөтөлбөрийн доод ард иргэдээ орон сууцчлуулахад улмаар энийг үржүүлэгчээр үржүүлэх юм бол энийг 20% нь санхүүжүүлээд гадаадаас хөнгөлөлтөө зээл тусламжтаад үндсэндээ 21-р зуунд Улаанбаатар хотыг эсхий гэртэй хот гэдэг нэрээсээ салах ийм хөтөлбөр төлөвлөгөөг босруулж байна. Ер нь бол улсын хэмжээнд 137,841 өрхөд ипотекийн зээл олгосны яг энэ гэр хорооллын иргэдийн орон сууцнд орсон тоо маш бага. Нийт 9.9 их найдын хөнгөлөлтөө зээл олгосон ипотекийн зээл. Тэгвэл энэ 6 их найдыг бид ингэж гаргаж ирэх болцоо байна. Ийм учраас хоригдлын сангийн хөрөнгөнөөс 2024 онд 480.2 тэрбум төгрөгийг арилжааны 9 банкаар дамжуулж орон сууцны хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөрийн их үүсвэрт хөрөнгө оруулсан. Энэ их үүсвэрийн зээлд 4158 өрх хамрагдсан. Улаанбаатар хотод бол 2149 өрх, Хөдөө орон нутагт 2009 өрх хамрагдсан байна. Харин Ерөнхий сайдад нэмж минут өгье. Улсын хэмжээнд 991 мянган өрх гэр хороолд амьдарч байгаагаас 991 мянган өрх улсын хэмжээнд байгаагаас 700 мянган өрхөнд орон сууцгүй гэр хороололд гэрд нийлээд 232 мянган өрх гэр хороолд амьдарч байгаа. Тэгэхээр 232 мянган өрхийг эхнээлжинд 80 мянгаыг нь орон сууцчлах энэ хөтөлбөр хэрэгжснээрээ энэ төлөө түвшинд мөнгө зарцуулаад байдаг биш 80 мянган өрх орон сууцнд хамгийн утаатай хэсэгт хамрагцсанаар Улаанбаатарын агарын бохирд шийдэгдэн урт хугацааны шийдэл болно. Ийм орон сууцчлалтын банкны хөтөлбөрийг босруулж байгаа. Энэ хүрээнд бас улсын их хурлын тогтоолд энэ утга санаатай заалтыг өргөн барьсан байгаа. Тэднийг дэмжиж өгөхийг хүсье. За Наранчанараа гишүүн нэмж тодруулъя. Баярлалаа. Энэ одоо тэгтэй шүү дээ. Энэ ипотекийн зээлийг одоо энэ Улаанбаатар хотын энэ түгжрэл энэ одоо юуг сармжуулахын тулд хөдөө орон нутаг руу одоо энэ ипотекийн зээлийг 3%-аар за энэ дархан эрдэнэт рүү бусад хөдөө орон нутаг руу ингээд барилга байгуулалтыг дэмжих за ипотекийн зээл тэнд байр авж байгаа залуучуудыг 3%-аар гээд Улаанбаатар хоттой тэр 6% хангалттай энэ гэр бүлийн одоо гэр хорооллын орчиндөө сайхан олгоод ингээд явах ийм зөв зохицуултыг хийхгүй бол дан Улаанбаатарын барилгаад энэ ипотекийн зээл зориулагдаад байх юм бол бас энэ чинь үр дүнгүй өгөхгүй. Энэ сангийн хөрөнгийг маш олон одоо үр ашигтай үр өгөөжтэй байдлаар нэмэгдүүлэх боломж нь өөрөө энэ ипотекийн зээлийн одоо хөрөнгөд дэмжлэг болох замаар оруулах явдал байгаа байхгүй. Яагаад гэвэл эн чинь зөвхөн одоо залуу гэр бүлүүд байр орон сууцтай болоо Улаанбаатар хотын За Батмонголын сайд хариулъя. За Нарантай гишүүний асуултанд хариулъя. Тантай санал нэг байгаа. Ипотекийн зээлийн асуудал өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд бол зөвхөн одоо эрэлт талдаа нэлээдгүй одоо энэ ипотекийн зээлийг гаргаа явуулсан юм байлээ. Энэ одоо эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангаагүйгээс болоод энэ ипотекийн зээлэнд одоо урт дараа лоочер за мөн сүүлдээ баг одоо авилгалын асуудал энэ банкнууд дээр арилжааны банкнууд дээр яригддаг иргэдийн дунд яригддаг асуудлууд нэлээдгүй одоо бас гарсныг одоо бид нэр нуухын аргагүй. За түрүү ерөнхий сайд хэлсэн нэг бид нар бас 80 мянган айлын орон сууцны асуудлыг ер нь ажлын хэсгүүд дээр нэлээдгүй яриад явж байгаа. Яг тантай санал нэг
бүсчилсэн байдлаар хөдөө орон нутагт одоо энэ ипотекийн зээл орон сууц судалдаа авч ивэл иргэдийг ерөн зүгээр зөвхөн 6% гэж хатуу биш 6-аас нэг 12, 13% хүүтэй бид нэр бүсчилсэн маягаар ингэж одоо орлогод нийцсэн. За нэмж 1 минут. Бүсчилсэн маягаар одоо бид нэр төлөвлөлтийг бас зохион байгуулж байгаа. Жишээ нь одоо нийслэл Улаанбаатарын хэмжээнд гээд ярихад одоо төвийн дүүргүүд дээр 80 м квадратаар бид нэр хязгаарлахгүйгээр 80-аас дээш метр квадраттай дээр одоо өндөр хотын төвийн өндөр үнэлгээтэй газруудад өндөр хүүтэй 12, 13, 4% хүүтэй. За мөн хотын захаар одоо Шархад, Улаастай, Сонгон хайрхан дүүргийн чиглэлд бол одоо 6% хүүтэй. Мөрөн цаашлаад бол улсын хэмжээнд одоо сумдууд дээр, аймагуд дээр бид нэр энэ ипотекийн зээлийн асуудлыг бол 6-аас одоо доош орох боломжийг бас эрэлхийлж одоо бид нэр ажиллаж байна. Хамгийн гол нь одоо энэ ипотекийн зээлийг одоо тэр яг эрэлтэд нийцсэн, тэр одоо орлогод нийцсэн залуу гэр бүлүүд, ахмадууд, төрийн албан хаагч нар, тусгай хөгжлийн бэрхшээлтэй иргэд гих мэтлэнгээр одоо бид нэр зөв зүйтэй зохион байгуулахын ажлыг энэ ажлын хэсгүүд дээр бас хийгээд явж байна. За ерөнхий сайд нэмж хариулъя. Тэгээд нар агшны бас онцолж асуусан асуулт нь энэ төлөвлөлийг сааруулах зорилгоор аймгийн төвүүдэд, ялангуяа дархан эрдэнэт хотуудад энэ шин суурьшлийн бүсийг бий болгох төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Бид дарханд ажилласан, эрдэнэтэд ажилласан, орон сууцны хороолуудад танилцсан, дархан хотод ихэд жишээлбэл 50,000 айлын газар олголтыг шийдэж, нийслэлээс дархан руу шилжих, эрдэнэт рүү шилжих ажлын байр бий болгох, хөдөө аж ахуйн зорилттой болон аж ахуй хөгжүүлэх газрын асуудалд зох шийдэх орон сууцны зээл олох юмд хөтөлбөрийн нөхцөл суулж байгаа. Ийм учраас орон сууцны санхүүжилтийг зохистой хийхгүй бол зөвхөн эрэлт талын дэмжээд ахаар үнэ өсөд байгаа. Сүүлийн жилд 15.9% орон сууцны үнэ өссөн байна. Ийм учраас нийлүүлэлтийн энэ орон сууцчлалтын хөтөлбөр, орон сууцчлалтын хуулийг одоо Батамгалан сайдын ажлын хэсэг боловсруулж байгаа утгааргүй барина. Энэ нийлүүлэлт талын дэмжиж хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууцаар иргэдийг хангах, тэр дотор эрдэнэт хотод ч гэсэн баригдж байгаа тэр оюут нэртэй аж байна, олон сайхан шинэ Нартын нар агш нэмж тодруулъя. Батамгалан сайд хэлж яана л да, ингээд хөдөө орон нутагт бол ингээд 6% гэд хийж байна. Улаанбаатар хотод 6%-аар олгогдож байгаа ипотекийн зээлийг хөдөө орон нутагт мөн яг энэ дүнгээр нь тавих юм бол хүмүүс сонголт нь мэдээж Улаанбаатартаа л 6% аваад амьдрахыг бодно шүү дээ. Тэгэхээр зэрэг хөдөө орон нутагт илүү давуу тал, илүү боломж, илүү хөнгөлөлтөө нөхцөл олгож иж энэ залуучууд чинь тийшээ одоо очиж ажиллаж амьдрья. 3% гэдэг чинь жилийн 3% гэдэг чинь маш том дүн. Тэгэхээр зэрэг энийг дагаад өөрөө тийшээ хөдөлгөөн сармагжих, тэнд дахиад шинэ хот сүндэрлэх, хүн ам нь нэмэгдэх юм бол тэр хотын одоо хөгжил цэцэглэл тэрийгэ дагаад ажлын байр, өчнөө олон юмнууд цэцэглэх байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хот хөдөө дээр энэ ипотекийн зээлийн дүнгийн ялгартай байдал зайлшгүй тогтоож иж тийшээ явах хүмүүсийн нүүх хүмүүсийн урсгалыг нэмэгдүүлэх юм а. Тэгэхээр зэрэг энэ дээр маш сайн анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. Дээрээс нь ипотекийн зээл гэдгийг ерөөсөө ингээд ийм хэл ахуулын шинжтэй, авилгал хэл ахуулын танил талын юм болгочдөг. За Нарантын нараа гişүн санал хэллээ, хүртээмжийг нэмэгдүүлэх. За дээрэс нэмээд энэ бас яг нийгмийн дунд бол хамгийн бухимдалтай асуудлуудын нэг нь ипотек гарлаа гэхэд ахаад дээрэс нэмээд баг банкн дээр таньдаг хүн байхгүй бол авч чадахгүй болчиход байгаа тийм ээ. Нараа гişүн. Тэгэхээр энүүнийг тэгш шудраг болгож хүртээмжийг нэмэгдүүлэх дээр анхаарах хэрэгтэй байна гэд бас чухал асуудлыг хүндлээ. За улсын хурлын гишүүн Хасуурын ган хуйг